энэ засаглалтай холбоотой маш нарийн асуудал учраас гишүүн болгон асууад байгаа. Та бүхэн мэдж байгаа сая туулын хурдны замын асуудалтай холбоотойгоор иргэд ямар их цочор хүлээж авж байна. Ямар их далд асуудал, авилга, хээл хавлын асуудлаа бүгд мэдсэн шүү дээ. Тэгээ үүнтэй холбогдуулаад энэ сонсголыг ч гэсэн зохион байгуулж байна. Өөрөөр хэлбэл золжрал гишүү хэлсэн. Иргэд мэдхийг хүсэж байна гэд. За мэдхийг яагаад хүссэн бэ гэхээр мэдээл ил тод биш вэ штэ. Тэгээ зориуд ингэж хяналт шалгалт хийдэг, сонсгол зохион байгуулж ийж мэдээл олж авдаг болж байгаа нь өөрөө бас буруу зарчим, буруу жишг болчихж байгаа. Буруу ч яах вэ одоо нэмэлт ажиллагаа болчихж байгаа байхгүй юу? За тэгээ ингээ асуулт асуугаар хариулт тодорхойгүй болохоор бас хэцүү байна. Одоо бүр давг нийслэлийн шин захирагч хотын дарга одооноос ажиллаа зөв эхлэгдэж энэ сонсгол бас маш их тусаа өгч байгаа гэж харж байна. За 45 нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчд байна. Үүний 42 нь буюу 42 нь одоо нийт нийслэлийн өмчөд болон нийслэлийн өмчийн оролцоотой энэ аж ахуйн нэгжүүдэд нийт 104 суудал эзэлж байна гинэ. 104. За энэ 104-ийнх нь 65 буюу 62.5% нь 19хэн төлөөлөгчдөд төвлөрч ин гэж шүү. Бүр ухажсан. Лодой самбог шүнэ. Бүр 19 төлөөлөгчдөд хүртэл төвлөрч ин гэж. Бүр одоо саяны мэдээлж ухаад ийм нарийн. Тэгэхээр 19 гишүүн гэдэг чинь бас дотроо нөгөө 42-ийг чи 19 дээр төвлөрчөөд дээ штэ. Нэмэлт ийм нарийн мэдээл. За тэгэхээр энэ засаглалын асуудал хөндөгдөж байна. Энэ нутгийн иргэдийг төлөөлөх нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөгчд болъё гэд гараад ирсэн чинь эргээд өмнөх гишүүдийг хүндж байгаа нөгөө засаглалын муу засаглалын жишиг үүсгэсэн авилгын асуудал үүссэн хэцүү байдалд орцсон. Эн чинь өөрөө эргээд дам нөлөө ихтэй сөрөг нөлөө. Иргэдийн итгэл үнэхээр буураад байна. Та нарын хүсэж байгаа нөгөө тоомч бай, дундч бай, жижиг төслүүдийг чи явуулахад хүндрээд дээ шүү дээ. Одоо та нарт хүмүүс одоо шийдвэр гаргах төвшөнд ажиллаж байгаа хүмүүс итгэхийн аргагүй болчиход эн чинь өөрөө та нар ч хэлсэн энэ эх орны иргэд шүү дээ. Тэг хамаатан садан гэр бүл чинь энэ л хамт амьдарч байгаа. Тэр энэ улсын хөгжил маш том саа дотор учраад байгаа учраас ингэж асууж байгаа. Тэгэхээр мэдээллийн ил тод байдал чухал байна. Ашиг сонирхлын зөрчлийн асуудлууд байна. Заавал ийм сонсгол хийж байгаад юмыг ухаж гаргаж тэрэнд нь дутуу гүтүү хариулсан биш байдлаар байнгын мэдээллийн ил тод байл бас их чухал байна. Тэгээ энэ дэр хариулт бол хэрэггүй бах. Манайхан зөндөө асуугаад яг тодорхой сайхан хариулт ирээгүй. Цаашдаа процесс үргэлжлэх юм байна гэж золжрал гишүүн хэлснээс ойлголоо. Энийг тэгээ зориуд протоколд үлдээ. За нөгөө алдарт туулын хурдны замын төсөлтэй холбоотой нийслэлийн засаг даргаас асуух асуулт байна. Улсын хурлын гишүүний хувьд туулын хурдны замын төслийн талаарх мэдээлэл хүсээд 26 оны 3 сарын 26 нийслэлийн замын хөгжлийн газар нэгдсэн төслийн удирдлагын газар албан бичиг хувийг нь болохоор нийслэлийн засаг дарга нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга руу илгээсэн байхгүй юу? Гэтэл өнөөдрийг хүртэл нэгдсэн төслийн удирдлагын газараас албан бичгээр хариу аваагүй байгаа. Тэгэхээр эн чинь нөгөө нэг албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх хуулийн дагуу албан тушаалтнууд 30 хоногийн дотор хариу ирүүлэх ёстой шүү дээ. Эн чинь биелэг байна. За энэ тохиолдолд яах вэ? Гэхдээ азар энэ хоёрын хариу ирээгүй ч гэсэн би өөр бас нийт 6-7 албан бичиг явуулсан. Бусд нь бол хариу ирүүлсэн. Тэгээ одоо иргэд хүчтэй ингээд өөрсдийнхөө энэ төслийг дэмжихгүй байгаа энэ санаал, бодол, зөвлөмж, эсэргүүцэл, шүүмжлэл илэрхийлсээр хагаад энэ төсөл сая тэгээ бүр зогсоогүй юм байна. Түр зогсоос ингээ өглөө танилцууллаа штэ. Тэгэхээр байдал ямар байгаа мэдээлэл бас сайн өгөх хэрэгтэй. Эн чинь эргээд одоо улсын хурлын гишүүд, улс төрчид одоо хэн байдгийн эсэргүүцхийн төлөө эсэргүүцээг байхгүй. Асуудал үүсгээр л анхаарад адилхан нэг ох оронтой бүгд санаа зовоод асуудал хүндөхөөр явж итл ингээд бушсармаг асуудал нь ил гараад байна шүү дээ. Тэгэхээр энэ мэдээлэл үнэхээр асуудалгүй, үнэхээр зөв зүйтэй зүйлийн төлөө явж исэн бол мэдээллүүдээ гүйцэд өгөө. Одоо тэгээ бүр давхтын дарга маш сайн засаглалыг бий болгох хэрэгтэй. Сайн засаглалыг бий болгохын тулд мэдээллийн ил тод байдал, за иргэдийн оролцоо, тэгээд элдв буруу одоо зүйлүүд, авилгал бусад асуудлаас ангид байх энэ суур зарчмаа сайхан бүтцтэй оруулах хэрэгтэй. За ингээ асуултаа хариултыг авнаа. Дараагийн асуулт нь болохоор бас нөгөө алдарт сэл баян хушууд эд төвтэй холбоотой. Сая тэгээд зээл тусламжийн төсөл дахиж орж ирээд
уран цэцлийг явуулах гэсэн сэлбэд төвийн одоо дэрэгдэх орон сууцны асуудлаас болоод буцаагдсан хасагдчихж дахиж орж ирж идэх гişүүд дэмжлээ шүү дээ чуулган дээр. Одоо энэ 20 мянган айлын орон сууцчлах үйл ажиллагааг төр хувийн хвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ гэж санхүүгийн загварын тодорхойлсон атал санхүүгийн загвар хот өөрөө боонд гараад эрсдлийг өөртөө хүлээж авч байгаа нь яагаад ийм шийдвэр гарч байя? Хэний шийдвэр вэ? Энийгээ тий эрслээ эргээ дааж чадах уу? Яагаад 100% нийслэлээс гарсан боондоос санхүүжүүлж байгаа вэ? За энэ талаар бас илүү тодруулсан хариулт авъя. За тий одоогор энэ хэсэгтээ хариулт авчиг тодруулъя. За мөнх соёлын гишүүний асуултанд хариулъя. Ил тод нээлттэй байдал дээр санал 100% нэг байгаа. Ер нь одоо саяны гарсан шийдвэр дээр иргэд яагаад бухимдаад байна вэ гэхээр мэдээлгүйгээсээ болоод зөв буруу ийм байр суурьтай байгаад байгаа. За би ажлаа өнгөтэй ажлын хэсэг байгуулж чиглэл өгсөн байгаа. Энэ юу вэ гэхээр 6 сарын 25-нд нэг шинэ платформ нэгтгэж байна. Манай Улаанбаатар цэгийн дээр сайтн дээр. Энэ яах вэ гэхээр манай нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа бүх төслүүдийн явц тэзүү шалгарсан гүйцэтгэгч байгууллага хэрэгжилт нь ямар байгаа, төсвийн зардал, гүйлгээгээд бүх зүйлүүдийг ил тод нээлттэй болох юм байна. Яагаад гэвэл одоо энэ чинь нийслэлийн мөнгө чи иргэдийн татвар төлөгчдийн мөнгө шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол ил тод нээлттэй ажиллаад явна гэдгээ танд бас мэдэгдээ. За туулын хурдны зам. Туулын хурдны зам дээр хууль хүчний байгууллагын шалгалт явагдаж байгаа. Бид нар эцсийн шийдвэрийг хүлээж байна. Хууль хүчний байгууллагын шалгалт явагдаж байгаа учраас энэ ч шууд тодорхой байр суурь илэрхийлэх цаг нь одоогор биш байна. Зөвхөн миний баримталж байгаа зарчим бол нэгдүгээрт байгаль экологийг эвдэхгүй байх шаардлагатай, хоёрдугаар төсвийн мөнгийг үр ашигтай зарцуулах шаардлагатай эдийн засгийн тооцоог харна л гэсэн ийм байр суурьтай хүлээцтэй байж байгаа. Хэд хэдэн хөлбөрүүд бол бэлдсэн, манай багт дүн шинжилгээ хийгээд манай нийслэлийн бол бэлэн байдалтай байна. Хууль хүчний байгууллагын шалгалтын шийдвэрийг хүлээж байна. За сэлбэдэд төвийн шийдвэр бол энэ улсын хурлд ээрч яригдчихсэн засгийн газрын бас шийдвэр тогтоолтой, нийслэлийн иргэдийн хурлын тогтоолтой ингэж явагдаж байгаа ажил. Тэгээд сэлбэдэд төв дээр манайхнаас хэн нээлттэй. За Баатар дарга ирсэн байгаа. Манай төсөл хариуцж байгаа. Мөнх соёлын гишүүний асуултанд хариулъя. За яагаад төрийн үйлчлэлийн түншлэлээр 100% хийнэ хичээд төрөөрөө орон сууцны төслөө хэрэгжүүлвэ гэж асууж байгаа шиг байна. Сэлб хоримнуудын хот корпорацийн гүйцэтгэх захирал Баатар. За тэзүүн дээрээ бол 100% төрийн үйлчлэлийн түншлэлээр хамтаж хэрэгжүүлнэ гэсэн зүйл залт байхгүй. За анх засгийн газрын тогтоол, нийслэлийн иргэдийн хурлын тогтоолын хүрээнд баригдах нийт 10,000 айлын орон сууцыг богино хугацаанд хийж хэрэгжүүлэх ийм төлөвлөгөөг баталж өгсөн. Энэ хүрээнд Сэлб хоримнуудын хот корпорацийг чиг үүргийн дагуу захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэхээр 2025 оны 1 сард байгуулсан. За уг төслийн хүрээнд нийт эхний ээлжийн 8,575 айлын орон сууцны худалдаа авах ажиллагаа 2025 онд багтад дууссан. Одоогийн байдлаар 102 блокийн ажил амжилттай үргэлжилж байгаа. Яг өнөөдрийн нөхцөл байдлаар бол 1 хоногийн хоцрогдолгүй ажил цаг хугацаанд явж байна. За мөн уг талбай дээр 40 орчим га газар дээр хувийн хвшлийн хөрөнгө оруулалтыг татах олон нийтийн бүрчлэлийг гаргасан. Үүнийг бас төлөөлөл өдрөх зүйл болно. Тохирох шийдвэрүүдээ гаргаад үйл ажиллагаа маань одоо явж байна. Яг одоогоор бол шалгарсан компани байхгүй байна. Уг төслийн хүрээнд 700-аас 800 мянган метр квадрат талбай бүхий 20 минутын хот концепцийг бүрдүүлж байгаа хувийн хвшлийн хөрөнгө оруулалтаар баригдах төслийн загварчлууд бий болж байгаамаа. Ирээдүйд бид нар 2.5-аас 2.7 их найдын хөрөнгө оруулалтыг хувийн хөрөнгө оруулалт зөвхөн хөрөнгө оруулалтаар хувийн хөрөнгө оруулалтыг татаж энэ төслийг амжилттай хэрэгжүүлэх. Агуулгын хүрээнд харахад Сэлб хоримнуудын хот төсөл маань зөвхөн орон сууцны төсөл биш ээ. Энэ дотор нийгмийн дэд бүтэц, сургууль, цэцэрлэг, үүнд хувийн хвшлийн хөрөнгө оруулалтаар баригдах бусад үйлчлэгээний орон зайг бид нар шинэ эдийн засгийн бүрчлэлийг бий болгож байгаа. Энэ 2013 он, 2015 оны өмнөх тэзүүн дээрс дурддагжсэн 40-оос 50 мянган хүн амтай хотын дэд төв болно гэд. Тэгэхээр энэ ерөөсө 2023 он, 2024 онд шинээр гарч ирчээгүй.
үргэлжилж байгаа сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хийж чадаагүй ийм томоохон бүтээн байгуулалтыг тэр өөрөө богино хугацаанд хийж хэрэгжүүлэх зорилго тавь ажиллаж байгаамаа. За гол асуудал яагаад ингэж асуугаад байгаа вэ гэхээр хувийн хөвшил, хувийн секторыг дэмжих тухай улс орон даяар яригдж ш зөвхөн нийслэлт биш. Чуулган дээр байнгын асуудал яригдж байгааг өөрөө ойлгож байгаа. За тэгээд татрын реформууд хийхдэггүй асуудалтай 100% хүснээр явахгүй ингээд. Тэгэхээр ядаж зах зээлийн багтаамжийг бити булаацалтаарэ гэсэн булаацалтаасаа гэсэн асуудлаас яригдж байгаа. Энийний завсраар хувийн сектор нээлттэй зах зээл, нээлттэй эдийн засаг чөлөө зах зээл гэдгийг өөрөө мэдэх бах. Тэгэж байх шиг байна, ингэж байх шиг байна гэд ямар довлоо ярьдсан бэ? Жохон хүндэтгэлтэй. За хоёрдугаарт энэ дээр хувийн хвшлийн оролцоог яагаад чухал вэ гэхээр олон төрөл санхүүжилтийн их үүсвэр ашиглаагүй зээлийн хүүгийн зардлыг эсгэж төслийн өртгийг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болж ингээд. Яагаад чуулган дээр наадахыг чинь дэмжээгүй юм? Учиртай штэ. Яагаад олон гишүүд дэмжээгүй юм? Дэмжээгүй мэдэж гэн өөрөө. Тэгээ маргааш үргэлжлүүлээд ярих бах би гэлтгүй олон гишүүд асуух нь тодорхой. Би өнөөдөр ирсэн түрүүнд дурдгцсан учраас гүйцээж асууж байгаа. За хоёрдугаарт нь ер нь бол өглөөнөөс хойш манай шинжээч зөндөө чухал асуудал хүндчлөө. Нийслэлийн төсөв орхигдоод анхаарлаас хараанаас гараад байна. Та нар санаж ивэл олон улсын валютын сангийн одоо яг тэр хүмүүс дээр төсвийн байнгын орооны зарим нэг гишүүдтэй уулзж байна. Олон улсын валютын сан Монгол улсын эдийн засаг дефолт болохоос өмнө хамгаалаад 17 онд өргөжсөн санхүүжилтийн хөтөлбөрт орохдоо энэ дураар бонд гаргадаг асуудлыг бас цэгцлэх хэрэгтэй. Ер нь төсвөөс гадуур юм бүртгэлгүй төсвийн зарцуултыг хумих, хязгаарлах, бүртгэлтэй зарцуултаа оновчтой болох ёстой төсвийн сахилга батчглаа гэд хэлсэн. Заавал гадаадын хүмүүсээр биш, Монгол хүмүүс ч өөрсдөө мэдээд хэлээд байгаа. Энтэй ч холбоотой олон асуудлыг өглөө ярьлаа. Одоо улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагт 1.4 их найдаас илүү том асуудал энэ нийслэлээр яригдж байна. Аюул олон шүү гэд чиг үүргээд заагаа тодорхойлгээд тэр сангийн сайд Минцаахан өөрөө хэлээд гарлаа штэ. Энд одоо нэг би энэ хуураад жүжиг тоглох ямар ч шаардлагагүй адилхан Монгол хүмүүс штэ. Их хурлын гишүүн байна уу, нийслэлийн эрдэнэ төлөөлөгчдийн хурл байна уу, хотын дарга байна уу, хэн бэ? Бүгдээрээ нэг их орондоо учраас тал талаас санаа зовоод энд сууцгааж байгаа гэж ойлгож байгаа. Хэн ч хэнийг ялах гээгүй. Ерөөсөө бүгдээрээ хамтдаа урагшлыг хөгжиж яавал зүйтэй вэ? Тэгээ бүр давыг хотын зарагчд хэлж байна. Энэ бол чамд олгогдож байгаа шанс, том боломж. Бүх юмний чинь дэлгэж өгч чинь, тодруулж өгч чинь, засаглалын асуудал ярьж чинь энэ яагаад гишүүн болгын одоо тэр төлөөлөгч олчоод давхар хашаад байгаа юм бэ гэдгийг чи асууж штэ. Тэр лодо самбуу гişүн зоригтой хэлж штэ сүлжээ үссэн юм шүү айлах ингээд. Ухаж яриад тий залуучуудаа бид нар хойноос айгүй буруу залж байгаад миний хувьд санаа зовдөг байхгүй юу ээж хүний хувьд. Бүгдээрээ жүтрийн тарихт өрцөн бүгд сайхан амьдрмаар байдаг. Ямар нэгэн ийм балаа буруу юмд орохгүй бол амьдрдаггүй юм гिचэн жүтрийн тарихт орцоо одоо бид нар энэ байгаа цаг хугацаанд аль хоор сайн засаглалтай, аль хоор илдод, аль хоор хөдөлмөр чадамжин дээр сайхан амьдардаг, тогтолцоог төрд байна уу, төрийн бус байна уу, олон улс байна уу, хувийн секторт байна уу, ажиллаж байгаа бүх залуучуудаа тэгш зөв боломжийг олгомоор байгаа байхгүй. Тэгш хуваарлт биш шүү. Тэгш боломж. Хөдөлмөрлөгийг хүснээ сайхан амьдардаг нийгмийг л бүтээх гэдэг нь дундаж давхраа зузааруулах гэдэг нь. Энэ бүхэн чи саад болоод нь штэ. Маш их санаа зовоосон асуудал энд асууж барахгүй. Энэ тэндээс нэг өмцөм асууцгааж ин бүгдээрээ. Сайн бод. Хүн болгон бодох хэрэгтэй. Ингээд дуусгая. Худлаа хариулуулаад яах вэ?